сайн байцгаана уу? Телевиз үзэгчдийн өнөр амгалан айлтгая. За өнөөдөр манай Монгол сэрхүүн нэвтрүүлэг анхны дугаараа эхэлж байна. За тэнгэр үзэл, мөнгө тэнгэр үзлээс 300-аад жил холдсон Монгол оюун санаа, их дээдсийн оюун санаатайхан холбогдох, мөнгө тэнгэртэйгэн холбогдох язгуураас алслаад 300-аад жилийн үдсэн байна. Энд бол гадны шалтгаан байсан хэрэг. Эндээс одоо бидний дээд оюун санаа болох, дээдсийн оюун санаа болох мөнгө тэнгэртэйгээ холбогдох Монгол хүний язгуур сүнсний оюун санааны доройтлыг сэрэх Монгол сэрхүүн нэвтрүүлэг эндээс эхэлж байгаамаа гэсэн. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт мөнгө тэнгэрийн онс мөнгө саруулагч маань оролцож байна. Мөнгө саруулагч бидний оюун санааг тэнгэрийн оюун санаатай, дээдсийн оюун санаатай холбох тэнгэрээс томилолттой, тамгатай ирсэн ийм хүн юм аа гэсэн. Ингээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг мөнгө саруулагчийнхаа мэдчилгээгээр эхлэе да. Дэлгэр сайхан Монгол түмдээ дээдийн заяг нь ургаж тунчиг их үйлсийг бүтээх тунгалаг сайхан үрсэ тэтгэн нэгэнтэй бэхээр ариун тэнгэрийн элчин болж асарлах тэнгэрийн өрөөл нь болж агуу сууд мэрэгдийнхээ сургаал нь болж энэ дэлхийн гэрэл нь эцэг өвгдийн өрөөл нь болж дэлгэр сайхан нутаг орондоо тэгш сайхан төмөн олондоо даалгавар юугаан дамжуулан гүйцэтгэхээр танан цагаан тэнгэрээс тодрон нэгэнтэй ирсэн билээ. Энэ сайхан өрөөл буйнаа эгэл олондоо дуулгаж эрдэм номын их хурыг эцэг өвгдөөс өвлсөн хараар нь өгч нэгэнтэй ажиллах гэж өндөр тэнгэрийн зарилгыг буулгаж өнийн түүхийг эрчлэн нэгэнтэй хөглөж явнаа. Дэлгэр сайхан түмэндээ энэ л сайхан өдрийн мэндийг хүргэж эгэлгүй олон үрсийнхээ ариун их хараар их дэлхийгэн өлгийдэж Монгол гэсэн цусандаа шингэсэн мөнхийн галыг өргөн асаах ариун их үлийн төлөө ард олон минь нэгдэн зүтгэж амин сүнсээ тэгшлэн ирчлэх ерөөл буян бүхнийг ер бусаар тэтгэж авах энэ л сайхан үл бүхэн эрчэн аван хурдалж их дэлхийд хур болон бууж эрдэм оюунда хүч болон шингэж элгээсэн үрстэй гэрч болон тогтож энэ л үлийн эхлэлт нэгэн ундарч эгэлгүй их хаар уйрлсээр байна. Энэ сайхан нэвтрүүлгийг зохион байгуулж эгэл олон түмэндээ илгээж өгсөн үгийг минь хүргэж харьшгүй хүч хааны зарилгыг хан тэнгэрээс тэтгэн буулгаж буй хамт олон сэтгүүлчид та бүхэндээ төмөн олныхоо өмнөөс төгс төгөлдрийг бэлэгдэн өрөөж дэлхийн түүхийг тэрлэн бүтээсэн Тэмүүчин Чингисийн ур угаанаар дахин давтагдчихгүй түүх эхэлснийг даамаа ихээр таниулан дуулгахаар дайчин тэнгэрийн дэлгүүрчин даалгавар юугаа гүйцэтгэж явнаа. Ингээд мөнгө саруулагч маань тэнгэрээс өгч байгаа айлдвар ингээд байнгын бэлэн одоо шинжлэх ухааны онолоор хэлэх юм бол шууд транст орох буюу энергийн түвшин дээд оюунтай харилцах холбогдох шин чанарны юм байгаа юм. За ингээд мөнгө тэнгэр дээд оюун маань Чингис хааны маань оюун санаа ингээд бууж эхэлж байгаамаа гэсэн үг болох юм. За ингээд ер нь бол Чингис хааны оюун санаа төрийг барьж явсан мөнгө тэнгэрийн үзэл гэдэг юм хөтлөгдөж явсан байгаа. Тэгэхээр мөнгө тэнгэрийн үзэл гэдэг юмыг бол одоо шашны философи гэдэг юм уу? Бусад одоо баг төвчний юмтай холжуулахгүйгээр юм байна. Мөнгө тэнгэр үзэл гэдэг бол одоогоор шинжлэх ухаанаар нотлогдсон тийм үзэл болно гэсэн. Энэ үзлийг бид дэлгэрүүлж сэрээж хөгжүүлэхийн тулд хүн төрлөختнийг одоо энэ мохор сохор үзэл ямар нэгэн одоо үзэл бодлын амбицийн намын гэдэг буюу энэ үзлүүдээс өндөр түвшинд байлгах энэ мөнгө тэнгэр үзэл маань дээд оюун санаатайгаа заавал холбогдож үйжээж ингэж төрийг хүртэл засардаг болгоно гэсэн юм онол байдаг. За ингээд Чингис хааны ондор бадраагдсан төр их Монгол улс мөнгөд мандан бадарнаа гэж ингэж их хаан бошгондоо 800-ны дэртэх бошгондоо мөнгө тэнгэрээсээ болгосон байдаг. Тэгэхээр Түлхүүр багшийн хувийн одоо энэ тэнгэр үзэлтэй тэнгэр дээд оюунтайгаа холбогддог болсон тэр анхны төлөвөөс нь жоохон сонирхол задлаж эхлэв зүгээр тийм. За миний би 2012 оны 6 сарын 17 оны өдөр энэ их тэнгэрээс одоо илч болох бүтээл гэсэн унлагын сууж явах
бүтээлч гэсэн нэр өгч өөрийн энэ бүтээлийг энэ газар дэлхий оршин байгаа ертөнцид урлах их үүргийг хүлээсэн билээ. Тэгээд тэр цагаас эхлэн энэ цагийг хүртэл их тэнгэрийн зарлигийг эцэг өвгдийн даалгаврыг энэ ард олондоо дуулгаж аялалгууд хуурын их шиг мэтээр одоо түгээж одоо явнаа. За тэгээ миний би сэтгэлд одоо буусан тэр даалгавар бүхэн одоо бурхан сүнсээр минь дамжиж ирсэн байдаг. Тэгээд одоо миний сүнсэнд өгөгдсөн өгөгдөл буюу энэ цагийн тэнгэрийн элчээр одоо буух тэр л даалгаврыг өгöd эзэн маань надад одоо оноож өгсөн юм лээ. Тэгээд даалгавраа биелүүлэхийн тулд одоо тэнгэрийн тамгыг надад өгсөн байдаг. Тэр тэнгэрийн тамгыг тайлж дуусаад газрын тамгыг дахин тайлж энэ хоёр тамгыг холбосноор ертөнцийн тамганы хүчийг одоо Монгол түмэн эдлэх одоо тэр тамганы хувь гişгийг хүртэх их аз завшаантай улсууд юм аа. Тэгээд ертөнцийн тамга амьлаж одоо ер бусын ертөнц үүдээ нэхэд бэлэн болсон байна гэж би ард түмэндээ дуулгаж хэлэх байна. Тэгээд одоо энэ тэнгэрийн зарлигийн дагуу Монгол түмнээ дахин сэрэж өөрийн сүнсэнд өгөгдсөн тэр өгөгдөл бүхнийг нь дуудаж сэрэхээр таниулж одоо өөрийг нь өөрт нь ойлгуулахаар тэр одоо сайхан арга замыг зааж одоо тэнгэрийн хичээлийг төмөн олонтоо зааж явнаа. Тэгээд одоо бидний одоо өвгдийн минь буулгасан тэр хур гიშг нь одоо энэ мөнхийн дээд тэнгэр ертөнц газар дэлхийтэйгээ үргэлжид одоо холбогдож гагнагдсан байдаг учраас энэ бүхний гагнаасыг бөглөж одоо эрдэнэт хүмүүн гэж тэр тусмаа монгол хүн гэж ямар байх учиртай юм. Яагаад монгол хүн энэ ертөнцийн эзэн байсан юм? Яагаад энэ олон жилийн түүхэн давтагдшгүй их түүхийг бүтээж дэлхийд одоо нэрэн зураатуулсан ард түмэн юм бэ гэдгийг одоо нотлох гэж би одоо миний бие энэ ертөнцөөс илгээгдэж ирсэн. Тэгээд үүнийхээ дагуу үйлүүдийг одоо тэнгэрээс оногдсон даалгаврын дагуу өдөр хоногт нь намжуулж багтааж одоо өрсдөө ерөөл айлдаж тэдний одоо сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж явнаа. Тэгэхээр багшийн маань нэрийн додоо татгалыг сая телевиз дээр харуулсан баг. Тэгэхээр мөнгө тэнгэрийн онс гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр гэгэнтэн өндөр гэгэний язгуур оюун санаатай холбогдох. Тэгээд ногоон дээр бурхны ухамсараар хүний сүнсний төвшний ухамсарыг өндөр төвшөнд хүргэх юм хийгдэж байгаа гэсэн үг юм аа гэж ойлгож болох юм. Өндөр гэгэний оюун санаа, өндөр гэгээн их Монголын их алтан ургийн хаадын нэг бол өндөр гэгэний оюун санаа таны оюун санаатай холбогдохоор одоо бидний ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа тэр тэнгэр оюун санаа гэдэг юмнаас мэдээллийг биднэрт дамжуулж өгч байгаа юм гэж ойлгох юм тийм ээ. Тэгэхээр ертөнцийн бүхэл мэдээллийг одоо өөрт одоо далд ертөнцөөс болгож одоо дийлэх тэр хүч шидийг л одоо бидний өгд бидний оюун санаанд буюу энэ сүнсэнд буулгасан байдаг юм аа гэдгийг л одоо нотлох гэж ирсэн хүн байгаа. За тэгээд миний хувьд бол одоо ертөнцийн даалгаврыг нэгэнтээ авсан. Миний даалгавар юу байсан бэ гэхээр одоо энэ тэнгэр монголчууд одоо тэнгэрийн тэтгэж газраа ивэж бийж энэ хүний ертөнцийг бүхэлдэн засах хүчтэй ард түмэн юм аа. Бидний одоо өвгд эцэг өвгд маань энэ ертөнцийн эзэд байсан юм аа. Тийм ч учраас монгол хүн бусдаас илүү өөр хөх тамгатай төрсөн юм аа. Тэр хөх тамганы одоо учир холбогдол нь юу юм бэ гэхэд энэ ертөнцид 3 луугийн хүч оршдог бол одоо тэнгэрийн лууг их эзэн хаа маань буюу галын луу хөлгөлдөг байх жишээтэй. Газрын лууг одоо хар усны луу буюу одоо манайхны одоо агуу түүхэнд одоо нэрээ мөхөлсөн данзан арвжаа гэж тэр агуу хотгтын төрлөх дээд сүнс тэр одоо хар лууны хүчийг эзэгнсэн байдаг. Гэтэл хүний ертөнцийн хөх лууг нь хэн эзэгндэг вэ гэхэд хөх монголчууд эзэгндэг байгаа. Тэр хөх луугийнхэн тамгыг л өөрийнх нь биед одоо чи бурхны дэд бүтээл шүү, энэ ертөнцийн эзэн байх учиртай шүү. Үргэлжид одоо энэ хөх тамганы гал өөдөөдөөс асаж явах учиртай шүү гэж одоо өгд маань бидний энэ одоо махан биед тэр агуу суу тамгыг одоо бүхлэж үлдээсэн байнамаа. Тэгээд энэ 3 луугийн хүчийг энэ ертөнцид одоо өргөж чадвас энэ ертөнц тэгширч энэ хүмүүний ертөнцид одоо хайр гэршиг ундарч хүн төрлөختөнд их сайхан амьдрах энэ л хувь заяаг одоо өвгд маань бидэнд бэлгэлж
намайг одоо энэ ертөнцийн элч болгож буулгасан байдаг юм аа. Тэгэд анх эхлээд Тэнгэрийн даалгавар авахд их эзэн Чингис хааны нууцыг тайлах түлхүүрээ гэж надад оноос нь нэрийг маа тэгж өгсөн байдаг. Тэгээ би эзэн Чингис хааны нууцыг яаж одоо тайлах ёстой вэ? Ямар учир холбогдлоор тайлах вэ гэж одоо өөрийнхөө одоо өгөгдөл сүнснээс асууж тэрний одоо нууцыг тайлахын төлөө эхний 1 жилийг одоо зориулсан байгаа. Тэгээ тэр нууц маань одоо Монгол гэрийн онолоор буюу 10-ын системээр их эзэн Чингис хааны тэр нууц тайлагдана гэж одоо бүхнийг надад нээж дэлгэж өгсөн байдаг. За цаашлаад одоо Тэнгэрийн мянган бурхтыг одоо даах буюу тэднийг одоо таньж олох тэр үүрэг одоо надад олон одоо хүч шидийг өгч олон өвлийг хийлгэсний дараа одоо мянган бурхтыг олж таних тэр эрхийг өгч би одоо энэ ертөнцид ирэх тэр сайн цагийн мянган бурхтыг одоо өөрийнх нь тэр оюуны дээд хүчээр буюу ирсэн сүнснийх нь өгөгдлөөр одоо олж танихын төлөө энэ өвлийг хийж явж байна. Тэгээд монголчууд одоо агуу суут ард түмэн дээд тэнгэрээ шүтдэг одоо дээд тэнгэртэйгээ буюу далтын хүчтэй холбогдож чаддаг илүү одоо хүчрхэг ард түмэн болохыг л энэ цаг би нотлох гэж ирсэн. Тийм болохоор одоо түүний төлөө одоо сэтгэлийн хүч одоо оюуны өөрийн одоо чадал зүтгэлийг зориулж яваа. Тэгээ газар дэлхийг одоо гагнаж бүхлөхөөс эхлээд хүн зунууд итгэж ивэх энэ их үлийн төлөө өнөөдрийг хүртэл ачлаж явнаа. Тэгээд ард олон мань энх амгалан байж ашид дээдийн заяан дэлгэр байж энэ ертөнц өөрөө тэгшэрж байж гэмээн хүн төрлөختөн амар амгалан болох үерэлтэй. Тэр бүхний элчин болж энэ Тэнгэрийн одоо бурхад Тэнгэр ертөнцийн даалгавраар бүгд одоо энэ ертөнцид буух энэ сайн цаг үе нэрсэн учраас би одоо тэр бүхний түлхүүр нь болж түүчэн болж энэ 99 Тэнгэрийг тайлах одоо онс нь болж би энэ ертөнцид ирсэн юм. За тэгээ энэ ертөнцид ирснээр одоо өөрийн өгөгдөл сүнснийхээ хур буйныг төмөн олондоо дуулгаж хүргэх тэдэнд одоо болгоох тэднийг одоо өөрөөр нь таниулах алтан суймны өчгийг тайлахаас эхлээд одоо энэ агуу суу ухааныг одоо Монгол түмний хүн бүхэнд байдаг зүйлийг л би нээж өгөхин төлөө ирсэн. Одоо монголчууд тэр тусмаа дэлхийн ертөнцид одоо далд ертөнцтэй холбогддог хүмүүс л маш олон бий. Гэвч одоо энэ Тэнгэрийн эзэд бол Монгол түмэн юм аа. Энэ төв дэлхийг засах цаг нь болсон юм аа. Одоо энэ хүнэл ертөнцийн дээд ертөнц одоо дунд ертөнц доод ертөнцийг тэгшил засаа гэсэн их үүргийг авсан байдаг юм аа. За багшийн айлдуураас одоо би алтан судрын хөтөч болохынхаа хувьд бол бас нэмж тайлбар хийвэл их сонин санагдах ба. Тэнгэр үзэл гэхээр оюун санаа, энерги гэсэн хоёр түвшнийг нэгтгэсэн энэ бол онол байх юм л да. Тэгэхээр тэнгэр үзлийг ойлгохыг бол одоо шинжлэх ухааны онолтой бас та уялдуулж холбож явах хэрэгтэй байх юм. Тэгэхээр 800 оны өмнө энэнийг ойлгох цаг ирнэ гэдгийг их хааны язгуур оюун санаагаар болгосон байдаг. Энэ дотор бол элч төлөөлөгчөө одоо нэг тэнгэр оюун санаа маань дээдсийн маань оюун санаа 800 оны дараа бидний одоо элч ирэх болно. Нэгэнтээ, хоёртоо, гуравтаа ирэх болно гэсэн байдаг. Манай мөнгө сургууль багш маань бол одоо нэг элч нь ирчгээд дээд оюун санаатай бид нар холбоогоо тогтоож чадахгүй байгаа тэр язгуур совгуудын маань нээж онгойлгож холбож өгдөг юм гэсэн үг юм аа. Бид нар 90 оны ардчилтаа золгоход овгон хэлэхээр аавынхаа нэрийг хэлдэг. Дээшээгээ овг гэдэг юмны язгуур тасарсан байлаа шүү дээ. Тэгэл энийг бол 300 жил үндсэндээ монголчуудаас салгах тийм бодлого гадна талаасаа хийгдсэн байх. Тэгэхээр дээд оюун санаатайгаа холбогдсон өөрийгөө цааш нь яаж хөгжүүлэх вэ гэдэг тал дээр та тэнгэрээс бас ямар айлтар байх нь нэг бас нэг хэлж өгвөл. За ер нь бол хүн өөрийгөө энэ ертөнцид одоо байгаа цаг хугацаанд таньдаг гэж боддог боловч таньж чаддаггүй гэдгийг би бол одоо өөрийнхөө нүүлэн дээр одоо 40 хэдэн жил болоход би өөрийнхөө дотоод руу орж өнгөийг өгөл явж исэн байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө дотоод руу орж өнгөж өөрийнхөө дотоодод ирж байгаа тэр дотоод сэтгэлийн хүч дотоодоос тэр гарч байгаа тэр
дэлгэрж байгаа тэр хайр одоо дотоодод мэдрэгдэж байгаа тэр мэдрэмж тэр бүхнийг л одоо зөв харж таньж өөрийгөө одоо уудалж ийж энэ зүйл маань сэрдэг тийм ном дүрмтэй юм лээ. Гэвч одоо надад гэнтхэн даалгавар ирсэн. Даалгавраа олохын тулд би одоо өөр надад хандах одоо хэн байх вэ? Тэхийн тулд тэр даалгаврыг олж бүтээхийн тулд өөрийнхөө доторыг өгсөн. За ухагтаа за надад энэ өгөгдлийг өглөө. Би яах ёстой вэ гэл ингээл өөрөөсөө өстой мянган асуулт, түмэн асуулт өстой бүгдийг тавьж тэр асуултын хариуг авахын тулд оюун санаагаа чөлөөлж, оюун санаагаа зөв залж одоо өөрийгөө энэ дотоод сэтгэлд үнэхээр тэр хийсдэлэх хүч надад байна уу? Үнэхээр би олон түмнийг хайрлаж чадах хайр надад байна уу гэж ингэж өөрийгөө уудалж одоо тэгж энэ зүйлийг нээж авсан байдаг. Тэгэхээр би монгол хүнийг өөрийгөө л уудлаач. Танд одоо дэндүү сайхан танд байна. Таныг одоо хинч тайлж дийлэхгүй. Одоо би бол дөнгөж захын л одоо сэрэгэл өгөхгүй дээ шүү дээ. Гэвч намайг сэрээгээд өгтөл тэр хүн цаашаа ахаад уудлаад байх юм бол монголчууд бүгд энэ оюун санааны өндөр түвшинд буюу энэ далд ертөнцид хүрчих боломж нь одоо хүн төрөлхтөнд байдаг. Тэр байдаг зүйл. Тэр байдгүй зүйлийг нээх гээд байгаа юм биш. Байдаг зүйлийг нээх гээд байгаа юм. Энийг л бид нэр одоо олон жилийн туршид өөрийн бодол оюунаар хаагаад явчихсан тий. Өөрийнхөө амьдралын туршид өөрийгөө одоо голдох ч юм уу, өөрийгөө арай дутуу үнэлдэг ч юм уу, одоо тийм байдлаас ингээд дараад хаачихсан зүйлийг одоо нэг хүч өгтөл нээчдэг юм байна гэдгийг энэ миний биеэр нотлох гэж ирсэн байхаа гэж би өдийг хүртэл бодож байгаа. Тэгэд ер нь бол өөрт одоо хүний итгэл, сэтгэл, зүтгэл гурав нийлж иж энэ зүйлийг олж авах юм. Одоо итгэл нь байгаад сэтгэл нь дутаад байвал энэ бас нэгдэхгүй зүйл. Сэтгэл нь байгаад зүтгэл нь байгаад итгэл байхгүй бол бас болохгүй зүйл. За ингээд энэ гурав заавал гурвалжилсан холбоотой байж энэ хүний гал одоо өөрийн гал дотоод гал асах хэрэгтэй. Тэр бидний дотоод гал бөгчгснөөс л одоо энэ хүний ертөнц энэ одоо цөөн цаг гэж нэрлэдэг байгаа энэ айхтар зүйлийг би болсон юм байна гэж бодож байгаа. Тэгээ бидний өвгөд бол үргэлж дотоодоос хайр бадраасан, үргэлж дотоодоос бүхнийг ирж хайсан, дотоодтойгоо маш сайн ярьдаг, буруу үйлдэл хийхгүй тулд одоо нөгөө биеийг хичээдэг байсан. Энэ л цаг зам мөрийг л одоо би зөв тавьж өгөл гэж энэ ертөнцид илч болж ирсэн гэж хүнийхээ хувьд өөрөө тэгж боддог. Гэвч одоо надад ирсэн даалгавар бол энэ хүний ертөнцийг тэгшилж заас энэ тэнгэр газар энэ уялдаа холбоо мөн л газар тэнгэр хүний ертөнцгөл бас л гурван гал байгаа юм. Энэ бүхнийг нь тэгшлээд өгөө. Чи тэнгэрээ засаад өг, нараа аргадаад өг, сараа аргадаад өг, долоон борхоод амьлуулад өг. Энэ ертөнцийн од гариг хэрэгсийг бүтэн амьлуулад өг. Зааж газараа амьлуулад, уулуудаа амьлуулад, хайрхтуудаа амьлуулад, усаа амьлуулад, тий? Аршаан булган амьлуулад гэд ингээд намайг энэ бүхнийг нь амьлуулаад бэлдүүлээд өгчөж байгаа. Гэтэл энэ амьлсан зүйл дээр л одоо хүн оршин тогтнохдоо зөв оршин тогтнох ёстой гэдгийг би одоо энэ тэнгэрийн айлтгалуудаараа тэгэл одоо хүний ертөнцид амьдарч байгаа бүхнийг энэ одоо 2 3 ертөнцийн галаар ариусгаж байна. Энэ аршаан усаар нь ариусгаж байна. Одоо уух ус төгс цэвэр байж энэ хүний бие дэрх ус одоо зөв байдаг. Одоо бодит зөв байдаг ч юм. Ингээд шинжлэх ухаанаар тайлбал асар их л юмыг одоо ингээд цааш нь ингээд хөрвүүлээ тайлах байх. Хүнийхээ хувьд бас энэ зүйлийг ингэж харж тандаж энэ 3 жилийн нүүлэнд суралцж явхад ер нь одоо байгалийн шүтэлцээ тогтолцоо алдсан юм байна. Бид нар нараанд эдэлдэг юм байна. Нарандаа үнэн сэтгэлээр ингээд нарыг итгэл дүүрэн харж чаддаггүй юм байна. Тэр сарыг одоо тэр сайхны л байхаас биш би нэг тэрнтэй нэг яриад хийдэ гэж үг солддгүй юм байна. Энэ мэд одоо ертөнцийг таних бүх зүйл маань хаагдмал байгааг л одоо хэлж байгаа юм. За тэгэхээр багшийн хэлж байгаа дотоод руугаа хандаа, дотоод руугаа шингээ гэж хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо би шинжлэх ухааны талаас нь багшийнхаа тэр тэнгэрээс айлдж байгаа тэр юмыг одоогийн шинжлэх ухааны хэлж байгаагаар бас холбоодог гэдэг тийм ээ. Тэгэхээр хүний дотоод шүүрэл гэж нэг юм хэлээд байгаа. Дотоод шүүрэл 7 булчирхаанаас гардаг даавар гэдэг одоо ингээд хүн хоолоороо авддгийг бол уурга гэдэг. Үнсээрээ авдгийг. Дотооддоо өөрөө үйлдвэрлэж байгааг энэ даавар гэж хэлдэг юм байна л да. Тэгэхээр нөгөө дотоод руугаа ханд тэгэхээр дотоод шүүрлийн даавар хүний оюун санаа, сэтгэл, ухамсарын төвшин ямар байна уу гэдгээс хамаарат дандаа сөрөг бодол одоо айдас, гомдол, уур уцаарч гэдэг юм уу тийм юмд хамрагдаад яваад байвал дотоод шүүрэл нь дандаа анти болох уу нөгөө
хортой даавар ялгаруулж идэг гэсэн байгаа юм л да. Тэгэхээр яг ийм л цаг ирчээд байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр эерэг хэсэг дотоод руугаа хандна гэдэг чинь дотоод шүүрлийн дааврыг маш эерэг болго дандаа тэрнийг дутагдлгүйгээр ялгаруулдаг болоо гэсэн ийм л шинжлэх ухааны онол байх гэж байгаа. Энэ дотоод шүүрлийн даавар эерэг болоод ингээ ялгараад ирэхээр хүний эсийн ДНХ гэдэг ямыг дандаа нуклеотидууд ДНХ-ийн РНХ гэдэг хоёр юмны нуклеотидуудыг дандаа уургаар хэлхдэг байгаа шүү дээ. Уургаар хэлхэж өгөхөөрөө нөгөөх нь дотоод шүүрэл гэдэг юмнаас гарч байгаа даавраараа хэлхийддэг. Энэ даавар маань хэрвээ сөрөг мэдээлэлтэй буюу тэр уур уцаар гомдол гэдэг юмар цэнэглэгдээд яваад бол анти даавар гэдэг юм болох буюу энэ нь антиген гэдэг юмыг хүний биед үүсгээд байна л да. Одоо яг ийм цаг болцсон ба шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо жишээлбэл хор тавдар гэдэг үгийг дутуухан сонсоод за энэ надад хүрээд ирэх вэ гэсэн тийм айдас өөртөө агуулд яваад байгаа учраас хүн тэр хор тавдрын цунами гэдэг юмд өртөхнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ булганыг эерэг болгохын тулд өөрийнх нь сэтгэлийг ариун болгоно гэдэг энэ юм хэлэх гэдэг. Тэгэхээр ДНХ маань эерэг даавраар одоо нэг зүгээр харах ханаар хэлээ л да балаар дандаа ДНХ-гаа хэлхэж байвал тэр ген ДНХ гэдэг юм маань эерэг ДНХ байж байгаа. Эннээсээ болоод ген нь эергээрээ хадгалагдаж байгаа юм. Тэгтэл ген гэдэг юм маань одоо алдагдаад эхлэх ийм юм болох нэ гэсэн шинжлэх ухааны онол ороод байгаа. Энэ онолоор бол мэдээж дотоод шүүрлийн даавар нь алдагдаад ирвэл сөрөг болоод ирвэл юм болж байгаа. Энийг эерэг болгоод ирэх юм бол одоо шинжлэх ухааны онолоор бол энэ ДНХ-г 10-ын хасах 10 зэрэгт микромил хэмжээст гэж тогтоож байна л да. Тэгэхээр цаашаага энэ 10-ын хасах 95 зэрэгт микромил хэмжээст хүрэхээрээ нөгөө одоо шинжлэх ухааны онолоор бол нано технологи гэж хэлээд байгаа маань эсийн атомыг холбож байгаа технологи болоод байгаа шүү дээ. Цаашаага торсион технологи гэдэг юм гараад ирнэ. Торсион технологи гэдэг юм гараад ирэхээр нөгөө эсийн атомоос цаашаага яваад бүр хязгааргүй бичлэг рүү 10-ын хасах 95 зэрэгт хэмжээс дээр тогтоож байгаа тэр торсион технологи гэдэг нь ордог юм байна. Тэгэхээр 800-ны өмнө Монголын их хаадууд бидний мэрэгд дээд эсүүд маань энэ торсион технологийн онлыг суурийг тавьчихжээ гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Энд шинжлэх ухаан одоо л нэг юм хүрэх гэж одоо шинжиж хандаж эхэлж байгаа юм байна. Тэгэхээр монголчууд мөнгө тэнгэр язгууртай хөх нуруутай үндэстэн хөх толготой гэдэг байгаа нь нөгөө дотоод шүүрлийнхээ даавраар эерэг байснараа нөгөө атомын технологи буюу нано технологинд туулж цаашаа нэвтрээд тэгээд нано технологи бас цаашаа торсион технологи гэдэг рүү орцсон байж ижээ гэсэн ийм л шинжлэх ухааны онолтой яг таны энэ дээрээс хэлж байгаа тэнгэр үзэл дээд оюуны хэлж байгаа одоо Чингис хааны язгуур оюун санаа жишээлх юм бол танаар дамжуулаад хэлээд дээ шүү тийм ээ. Ийм л юм байдгийн шүү гэдгийг одоо шинжлэх ухаан нэгэнтээ батлаад гаргаад ирлээ гэсэн үг болж байгаа байхгүй. Ингээд тэнгэр үзэл гэдэг маань ямар нэгэн одоо шашны философтой эгэрхийн аргагүй эцэг дээдх нь тэнгэр үзэл юм аа л гэдэг юм болж чинь тийм ээ. Тэгэхээр та тэнгэр үзлийг бол одоо дээд оюун санаа тэр их Чингис одоо хаан их хаадуудын маань язгуур оюун санаанууд яг яаж болгож гэнэ үү гэдэг талаар бас хэлээд өгвөл бие цаахан тайлбарлаад ингээд байна. За одоо тэнгэрийн зарлиг маань одоо олон талаас төмөн олдноо тэгсдэг газар усаа тэгсдэг энэ тэнгэрээ одоо тэгшлэх гэдэг энэ ертөнцийн бүхэл зүйлийг одоо тэгшлэх тэр зарлигууд бууж одоо энэ 3 жилийн туршид одоо явж байна. Тэгээд энэ цагаас эхэлж ард түмэндээ хандсан зарлиг болж одоо төрөн ард түмнийгээ сэрэх гэж одоо төрж гарч ирж байна л да. Тэгээд энэ зарлиг маань одоо миний оюун санаанд боохтой ямар нэгэн одоо тэг таяггүйгээр шууд одоо бууж яадаг. Тэгээд шууд боохтой тэнд бодол орохын завгүй. Ер нь бол дундуур нь миний бодол тастаад орох завгүй. Тэгж ингэж урсаж өгөгддөг. Өгөгдөл маань одоо миний оюун санаанд буугаад ирэхдээ шууд бууж ирээд буцаагаад би тэрийг 100% эргээ сандаг. Дахиад миний оюун санаа дахиж болгоод тэргээ шүүж идэг. Тэгэхээр би энэ бол алдах ёсгүй юм байна. Энэ бол одоо худлаач гэдэг юм уу те. Одоо өөр няцаах бас хүмүүс байж болно шүү дээ. Энэ одоо юу яриад байгаа нэг шүлэгч ажиллаж уншаад байгаа ч юм уу гэж боддог бас хүмүүс байгаа л та. Тэр хүмүүсийн хувьд бол энэ зүйл бол бүр хэдэн одоо тэнгэрээр шүүгдээд одоо шигшсэн юм надаар ирэхэд буцаагаад тэнгэр өөрөө дахиад миний оюун санаанд оруулж ирээ шүүдэг. Нэг зарлигийг одоо би аль 12 онд буулгасан зарлигийг одоо би өөрөө оюун санаанд тэр зарлигын дээр тэгж бууж ирсэн, тэгэхэд тэгж хэлж ирсэн бүгд байж идэг шүү дээ. Юурээс ингэж
хураагдсан гэж хэлэх юм. Одоо шинжлэх ухаанаар ч юм юу гэж тайлах юм. За тэн дээр би нэг тийм даалгавар орхицсондоо би тэрийг л нэг дутуу хийсэн байх та гэсэн бүхэл юм ингээ байж идэг. За тэнд тэгж хэлсэн шүү. Тэрэн дээр нь давхар одоо яах ёстой бол тэрийг нэг жоохон тэгээд хэлсэн шүүгээд ингээд дахиад ингээл цаашаа шүүгээл улам ингээд шигшигдээд одоо өгөгдөл мэдээлэл маань ирж байна л да. Одоо хамрах цар хүрээ бол өшөө одоо тэлж эхэлж штеп. Тэгээ энэ маань одоо надад заасан хичээл одоо миний оюун санаанд өгсөн өгөгдөл одоо явсаар маш их одоо газар авч ахиж дэвшиж байгаа энэ дэвшилтүүдийг одоо шууд л бодитоор харуулж байна. Тэгээд нөгөө заавал нөгөө одооных манайхныхаар чинь нэг онго тэнгэр болгож байгаа юм хэлдэг. Гэтэл минийх бол хаач явж исэн л би шууд холбогдож идэг. Хоол идчихсэн ч юм иржил байдаг, унтчихсэн ч одоо маргааш өвөл ч юм уу өмнөх юмны шүүлтүр ч юм уу энд завсраг уншигдаад босгодол өглөө тарих амарсан л байх жишээтэй. Шүн зүүдэндээ уншсан бүх юмыг өглөө босоод санаж явах жишээтэй. Ийм одоо их өгөгдлүүд нь төгс өгөгдлүүд байдаг. Хүний оюун санаа буюу энэ тарих ийм хүчтэй юм байна. Монгол хүн бүхний энэ оюун санаанд байгаа энэ өгөгдлийн бие сэрээчих юм бол бүгд ийм болчих юм байна. Тэгвэл хүн алдаага хянаад эхэлчихнэ. Би тэр үтгэл өөрийнхөө алдаа дээр хэлэгдсэн үгний алдааг шүүж штеп. Тийм би ч одоо өөрийнхөө алдааг шүүгэл 3 жил одоо өөрөөсөө хайгаал гарсан алдаа бүхний засал этих хүртэл явж байхад дахиад эндээс буусан юмд алдаа байх вэ гэж шүүгээд ирж гин гэдэг чинь миний тарих бол үнэхээр бас агуу юм аа гэж би одоо хэлэх байна. Тэгээд миний одоо энэ оюун санааны төвшнөр авсан өгөгдлүүд бол одоо бусад хүмүүс одоо бурхтын хувьд одоо намаа дагаж ирсэн хүмүүсийн хувьд ижил хэмжээний одоо юу бас өгөгдөж байгаа. За тэгэхээр багшийн хэлж байгааг одоо би бас дахиад шинжлэх ухаантай холбоо идэх үү тий. Тэгэхээр хүн төрлөختөн одоо жишээлх юм бол Америк, Орос хоёр өөрсдийнх нь төрөлт дотор кристалл төрөл, индиго төрөл гэдгийг тоолсон байна л да. Тэгэхээр Америкчууд бол 100 төрөлтөөс 90% нь индиго кристалл төрөл төрж байна гэж ингэж төгсөж байгаа. Оросууд болох дээрээ Орос улс бол манай төрөлтийн 100 төрөлтийн 70 индиго кристаллууд төрж байна гэж ингэж байгаа. Тэгэхээр хүн төрлөختөн одоо яаж ийнө гэхээр кристалл хэлбэрийн төрөл рүү шилжиж эхэлж байна гэсэн үг л дээ. Тэгэхдээ монголчууд хизээнээсээ кристалл байсан гэдэг нь энэгээр мөнгө тэнгэр үзэл гэдэг нь тогтоогддог. Тэгэхээр таны одоо жишээлбэл бол байнгын энэ мэдээлэл транс хэлбэрт орж ингэж байнгын дээд оюун санаас мэдээлэл авдаг. Тэрнийг мартдаггүй санаж өгдөг энэ хэлбэрүүд маань бол яг тэр нөгөө шинжлэх ухааны онолоор батлагдах дээр юм болж. Кристалл төрөл гэдэг маань ямар юм байна вэ гэхээр талс төрөл гэж хэлдэг шүү дээ. Монголоор хэлээ тийм ээ. Талс төрөл нөгөө индигог нь бол гасан гэж орчуулад байгаа. Талс төрөлтэй хүн гэдэг маань ерөөсөө торсон орон буюу аавраа бол дэлгэмэл хэлбэртэй байгаад байна л дээ. Тэгэхээр монголчууд энийг бол 800-ны өмнөөс хэлэхдээ нөгөө уухай хураа гэдэг юмараа ай гэж хэлээд байгаа. Тэгээ бүү ай гэдэг жишээлбэл бүү ай гэдэг чинь торсон орны дандаа дэлгэмэл байх юм хэлбэр байх нэ гэж. Тэгэхээр ай гэдэг юмараа тэр кристалл төрлөө хэлээд байгаа учраас ийм байна гэж. Тэгэхээр энэ утас аваад дараа нь хариултаа өргөнүүлж юм. За энэ тасарч. Тэгэхээр кристалл төрлөө хүн төрлөختөн одоо нэг юм тоолж мэдэрч эхэлж байтал 800-ны өмнө их хаадын оюун санаа бид кристалл төрөлтэй юм а гэдгээ мөнгө тэнгэр язгууртай гэж ингэж хэлээд байсан байна л д. Ингэхээр одоо таны хувьд бол одоо яг энэ дээр тэр нь харагдаад байгаа хэрэг шиг тийм. Бүх мэдээллийг тэр нөгөө вакуум хэлбэртэй биш, ай хэлбэртэй байгаа торсон орн маань бүх мэдээллийг бүх мэдрэхүйгээр авдаг. Тэгтэл энэ мэдрэхүйг нь бол арга билэг гэдэг хоёр юмар хязгаарладаг. Мэдрэхүй бол 5 мэдрэхүйн дээр нэмэх нь оюун санаа, сэтгэл санаа гэсэн хоёр юм 6 7 дахь нь болоод оюун санаа, сэтгэл санаа хоёр 5 мэдрэхүйгээр хөллөөд сайн ажиллаад ирэхээрээ ухамсар гэдэг юм болдог буюу нөгөө торсон орон аавра гэж хэлээд байгаа юмыг монголчууд энийг бол хиймор гэж нэрлэлсэн байгаа юм тийм ээ. Энэ маань хиймор торсон орон маань дэлгэгдээд ирдэг. Энэгээр мэдээлэл бүх сүвээрээ авч идэг гэсэн ийм л юм байгаад байна. За энийг нэг аваад. Сайн байцгаана. Орой минь төргий. За ярьсан телевизтэй минь төргий үзэгчтэй. За их маш их өгдөө сэлэн цолонцын мянган жил одоо баг ирсэн мөнгө тэнгэрийнхаа тухай ингэж ярьж байгаа чинь үнэхээр
Ингэж явцаар байгаад одоо уу цонгон дээрээ хөх толготой одоо байдаг тэр нь бол хизээс арилшгүй тийм үү? Бидний дээд аюул ухаантай харилцах чадварыг би наацх нь Монгол хүн үүссэн үе буюу 2 сая 3 сая жилийн өмнөөс үүссэн үгсэн сүүлийн үеийг тэр шинж ухааны тоо баримт яригдаад байх зүгээр юм. Тэгээс анхал ер нь ийм хөх толготой үүсцгээж илтэй. Тэгээ энэ талаас нэг сайхан тодруулаад өгөхгүй бол манай энэ орчин үе одоо бидний чинь одоо нэг ургийн бичгийн устгаад одоо 1924 оноос эхлээд янз янз ургаа ижлээ шүү дээ тийм үү? Тэгээд овг удам судрыг байхгүй болгоод зориуд ингэж ирлээ. Тэгээ энэ талаас нэг сайхан яриад тэгээ энэ Монгол үндэстнийг би том удахгүй сэрхэн манд нь эзэн Чингис хааны ариун хөшөө энэ талбай дээр сүндэрлэх цаг ирнэгээд нэг 16 плато байхтаа бодож явсан өнөөдөр сүндэрлэгдсэн л байж. Зүгээр энэ талаас нь энэ залуу үеийнхэн сайн ойлгуулж өгвөл за яг манай хамтууд тэгээ би нэг юм шиг бодоод байна. За яг дад модны дор тэр эдгээр тэр юу боддыг одоо тэр дад зам нь одоо тэгээд дад модны дор байж байгаа гит ард түмнээ хараад өөрөө баян хүний өгөхөд ард түмний ядарч байгааг хараад тэгээд юу болчихжээ. Тэгээд лам болж. Тэгэхээр Христос шин болоод мэдээж бас 2300 жилийн болох байх тийм. Манай энэ мөнх тэнгэрийн энэ гараа ингэ дэлгэж өгдөг энэ асуудал ер нь наацх нь би нэг наацхын ярилтаа 100 мянган жилийн өмнөөс болов гэж бодоод байгаа зүгээр миний тал дээр тодруулаад яриад өгвөл сайн байна. За баярлалаа. За тэгэхээр та энэ тэр тэнгэр оюун санаанаас юу хэлэгдэх вэ? Өөрийн гэсэн өнгө төрхөндөө өгөгдөл ариун сүнсэндээ хүний л ертөнцид ирсэн хөх тамгатнууд хөглөгдөж нэгэнтээ тэтгэгдэж явсан юм аа. Хүннүү гүрнээс улгаалсан тэмдэг нь хөх нурууных нь хүчин байсан юм. Урдын цагтаач ургаж мандсан нар шиг байсан юм. Угсаа гарвал үндэс минь үүсч хөгжих дөөч өний ертөнцийн эзэн байсан юм аа гэж. За тэгэхээр одоо саяны хүний хэлж байгаа дээр би сайхан тайлбар хэлье тийм ээ. За багшийн манд тэнгэр оюун санаа ингээд айлдж байна гэдэг чинь. За энэ өөрөөсөө нар цацруулж байсан юм байна гэж ингэж бодчих тийм ээ. Энэ маань нөгөө торсон ор маань дандаа ай хэлбэртэй байсныг би хэрэг байх юм шүү дээ. Тэнгэр оюун санаа. За тэгэхээр нөгөө хүн төрөлхтөн одоо л нэг юм кристалл төрөл рүү орох гэж байна. Тэгтэл монголчууд язгуураасаа кристалл төрөлтөн байж ижээ гэж хэлж байгаа нь энийг баталж байгаа хэрэг юм. За тэгээд энэ тэнгэр үзэл гэдэг юмны талаар бол Чингис хааны оюун санаа мөнх тэнгэрийн бошоо Мон гэрэний ёс гэдэг их судартай буулгахтаа энэ бол дөрвөн нэр засаг гэдгийг туулж хүн төрлөختний хөгжлийнхээ гацаа онд орох болгонд тайлж өгдөг дөрвөн нэр засаг гэдэг юм байх энийг дурдсан байгаа. За ингээд тэнгэр үзэл ер нь ямар хугацаатай хөгжсөн юм бэ гэхээр энэ бол 100 мянган жил гэж хэлсэн байна. 100 мянган жил эхний 50 мянган жилд нь бол итвгүн ухамсар гэдэг юм хөгжсөн юм аа гэж. Итвгүн ухамсар гэдэг нь шинжлэх ухааны онолоор бол нөгөө ихэн эрх засгийг хэлсэн байна л л дээ. Ихэн эрх засаг 50 мянган жил хүн төрлөختнийг авч яваад арай зөөлдөд байсан. Тэгээд Монголын ухамсарт зайгаан тавьж өгсөн гэсэн юм байдаг. Монголын ухамсар нь яасан бэ гэхээр эцгийн эрх засаг болсон байх нь гэж. Энэ нь сүүлийн 50 мянган жилээс дараагийн 20 мянган жил хүртэл Монголын ухамсар хүн төрлөختнийг авч явсан гэж ингэсэн байна. Эцгийн эрх засаг авч яваад байхаар бас нөгөө орондоо орох завгүй олзолтон дайтна гэж нэг түүхэнд бичигдсэн байгаа. Ийм юм болоод дайн байлдаан хийгээд ерөөсөө болж өгөхгүй байхаар дараа нь дээд оюун санаа, тэнгэр оюун санаа маань дахиад нэг ухамсар буулгахтаа монокол ухамсар гэдгийг болгосон байна. Монокол гэдэг нь эцэг их хоёрын хооронд буюу нөгөө гэр бүлийн ухамсар гэдэг юм. Нөгөө Чингис хааны онолд болох дээр бие засаад гэрээ засгсан байдаг тийм ээ. Тэгэхээр монокол ухамсар гэдэг нь бол бүгдээрийн хэлцэх оюун санааны төвшин болж бууж ирсэн байна. Ингээд дараа нь энэ Чингис хаан дээр ирэхээр сүүлийн нөгөө 10,000 жил 5,000 жил монокол ухамсараар явж байснаа дараагийнх нь одоо Чингис хааны оюун санаагаар хөх Монгол ухамсар гэдэг юм бүрэн төлөвшөж дууссан гэж. Хөх Монгол ухамсар гэдэг нь бол нөгөө хөх гэдэг нэг үг байгаад байгаа тийм ээ. Хөх байлгах хэрэгтэй гэдэг. Энэ нь бол энергийг мөнхийн нүүдэлд байлгаа гэж
бүх ертөнцийн энерги гэсэн юм л да. Энийг хөх гэдэг юм аа. Гэрээ ачаад буулах буурын сэлхийг нүүдэл гэдэг үе. Хөх нүүдэл гэдэг нь ертөнцийн энергийг дандаа хөдөлгөөнд байлгах гэсэн юм бол тэрнийг хөх Монгол ухамсар гэж ингэж хэлсэн байна л л. Одоо 5 дахь нэрийн засаг нь юу тэнгэр үзэл маань 5 дахь ухамсараа буулгах гэж байгаа гэсэн үг болж байгаа. Энэ нөгөө кристалл болоод нөгөө хөх болгоод 800 мянган жил хөгжүүлээ явуулсан байна шүү дээ. Тэгсэн чинь одоо яах вэ гэхээр нэгэнтээ хөх болсон ухамсар дээрээ дахиад одоо мон огоовол гэдэг ухамсар огоовол ухамсар гэж сансрын оюун санаатайгаа хинж шууд холбогдох боломжтой тийм ухамсарыг болгож гисэн. Энэ нөгөө хүн төрөлхтний аавра кристалл болох юм төлөвлөгөө орцсон гэж. Тэгвэл энэний суурийг 800-ны өмнө их хааны оюун санаагаар Чингис хааны оюун санаагаар тавьсан юма гэдгийг тэр мөнгө тэнгэрийн бошиг гэдэг юмда ингээд энэ оюун санаа бууж ирэхээр бас одоо ямар нэгэн алдаа доголдол гаргах вэ? Энэ алдаа доголдлыг засахын тулд мон гэрээний ёс гэдэг юм а биелүүлээ гэсэн ийм. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд бол бошиг зөндөө байгаад байсан. Бошигнууд дандаа тийм болно Нострадамсын бошигч гэдэг юм. Нөгөө бошиглсон тэнгэрийн оюун санаанаас авсан оюун мэдээллээ дандаа өөрийнх нь нэрээр алдаршуулсан юм байгаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл танаар бол тэнгэрийн оюун санаанаас дандаа бошиг буугаад байна тийм ээ. Ийм юм байд юм шүү, ийм юм болно шүү гэдэг ч юм уу. Ингээд одоо ирээдүйд болох гэж байгаа тийм янз бүрийн одоо сөрөг үйллээс хамгаалахын тулд бас энэ оюун санаагаа засдаг цэвэрлдэг. Тэгэхээр тэнгэр үзэлд бол хязгаарч алдаа байдгүй гэдэг. Та бол батал тийм ээ. Тэр талаар нэг хэлээд. За. Байна уу? Байна уу? Байна. 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 Тийм байна. За та юу сонирхож байна асуулт та яваарай. За. За. Таны асуулт ямар юм сонирхож асууж байна? Та шууд утас руугаа харьцаад холбогдорой. Баярлалаа. За өөр юм байна уу танд? За баярлалаа. За тэгэхээр одоохондоо тусалгаа. Тэнгэр оюун санаа гэдэг бол хизээч алдаа байдгүй тийм оюун санаа гэдэг байгаа шүү тийм ээ. Харин хүн нөгөө тэнгэр оюун санаа өгч байгаа бошигыг нь буулгаад нөгөө олон түмэндээ гэдэг нь мастан хүрэхээр өөрийнхөө үзэл бодолтой халиад алдаа хийгээд байдаг тийм ээ. Энэ талаар та нэг хэлээд байна. За энэ зүйл маань одоо энэ ертөнцид одоо энэ өгөгдсөн өгөгдлийн маань үр дүн бол хүн одоо дээд оюун санааг одоо засах боломжгүй юм аа. Тийм энэ эзэн бий бол тэр дээрээс өгж байгаа оюун санааг засах боломжгүй юм. Яг тэрийг л одоо үнэнч одоо мөрдөн дагах хэрэгтэй юм аа гэдэг энэ зүйл дээр л одоо бүх юмны тулгуур оршиж байгаа. Одоо өгөгдсөн өгөгдөл даалгавар тэр бүх өглүүд хүртэл цаг хугацаатай ярьж идэг шүү дээ. Тэдэн сарын тэдний өдөр тэдэн цаг тэдэн минут нь энийг ингэж бүтээ үлд. Энийг л биелүүлнэ. Биелүүлэхгүй бол бас тэнгэрийн даалгавар хатуу шүү дээ. Зарлиг хатуу. Тийм зарлиг хатуу. Зарлиг зурчих юм бол зам азаа. Тийм учраас одоо заавал тулж дагаж мөрдөх. Тийм одоо юунууд ярьж идэг цаг хугацаатай энэ цагт одоо энэ одоо ертөнц өөрчлөгдөх ёстой. Энэ ертөнцийн одоо өнгө тэр чигтээ хүн зомтойгоо ертөнц өөрчлөгдөх ёстой л гэсэн тийм одоо дээд тэнгэрийн даалгавар ирсэн. Тэр даалгаврын одоо мөн чанарыг олох гэж л одоо энэ эзэн бий хичээж байгаа. Байна уу? Байна уу? За та холбогдлоо. Арай мэн. За асуу. олон намууд бүгд ямар нэг онол үзэлгүй юм шиг байгаа. Мөчөдө багш статалист гэдэг байсан. Одоо тэр байхгүй болчихлоо. За. Энэ гурван одоо гол шигшний онолуудыг бол энэ намуудад хамаагүй.
Тийм. Тэгэхээр одоо төрийн баримтлах ёстой намуудын ирэхэд олон юм яриад энэ олон мянган хуулийн хэрэг байна уу? Одоо их засаг хуулиа цөөхөн хэдэн сайхан том ерөнхий хатуу хуультай байсан хүн болгон тэрний мэдчих баримталдаг байсан. Тэсэж одоо хэдэн зуун хуультай болоод тэр хуулиа энэ хуулиа төлөвшөөд өөрчлөж мэдэх байсан. Хуулийн нөхөд хоорондоо таархаа байсан. Тэр энэ олон хуулийн хэрэг байгаа юм уу? Нэгдүгээр. Хоёрдугаар нагарчна одоо төв үзэлгээтэй онцлог төрийн төв үзэлгээтэй онцлог нагарчна одоо бий болгосныг дашнамдаа одоо дэлгүүрлэх гэж оролцсон чинь манайх энэ санчид мэнчид юмнуудаас эхлээд баруун талаар дэлгүүр хэлж шахаад ингээ байхгүй болсон. Одоо тэгээд Монгол улсын онцлог тулгуур үзэл юу энэ олон хуулийн хэрэг байна уу? Онцлог тулгуур үзэл юу вэ? Одоо энэ баталгаа нэлээд шаардлага байна. Саана басал нэг юм яал ахаад тэгэл эдгээр чи хоорондоо дааны баталгаа хэдгээр их тооцсон энэ хоёрын ялгаа яг нэгдвэл чин одоо нэг чи одоо зээл олж төгөлж чадчих байхгүй байх харагдалаа шээ. Жишээлбэл ийм учраас төрийн одоо тулгуур онцлог хэн байх ёстой? Төрийн хууль нь ямар байх ёстой? Энэ тухай та нар ард түмэнд болоод бидэнд ойлгомжтой хэлж өгөх хэрэгтэй байна. За энэ ертөнц одоо элчээ буулгасны хувьд энэ эзэн биеэр дамжуулж одоо мөнх тэнгэрийн түлхүүр гэж хэн бэ гэж одоо би 3 жилийн өмнө асуухад тэр дэлхийн зохицуулагч буюу ертөнцийн хуулийг мөрдүүлэгчээ гэж намайг одоо ингэж томилсон байдаг юм. Тэгэд миний хувьд энэ хууль дүрм гэж одоо ер нь юу юм бэ? ертөнц яагаад одоо эзнээ буулгаж энэ дэлхийн ертөнцийг дахин засуулах гэдэг юм? Тэр дотроо Монгол түмнийг яагаад илүүд үзэж энэ монголчууд дундаас илж буулгаад байгаа юм бэ гэж би одоо бас өөрөө хувийн зүгээс сонирхож их асуудаг. Гэтэл одоо энэ ертөнцийг засах элч нь Монгол түм юм а. Монгол түмний оюун санаа бол дэлхийн хүн төрөлхтнөөс одоо илүү өндөр түвшний оюун санаатай юм. Тэр их олон оюун санааны хүчээр энэ ертөнцийн хууль өөрөөрөө өөрчлөгдөх ёстой маа гэсэн юм зам уур байдаг юм лээ. Тэгээд ертөнцийн хууль гэдэг бол одоо хүний нүдэнд үл үзэгдэж гарт үл баригддаг зүйл. Гэвч тэрийг одоо хүний оюун санаа уралж бүтээж энэ одоо энэ цагийн хуулийг буюу энэ Монгол түмний хуулийг цаашлаад энэ ертөнцийн хуулийг засах нэгэн цаг нь болсон юм а гэж эдгээр энэ бурхтууд гэж энэ хүмүүсийг энэ ертөнц илгээгээд байна л да. Тэгэхээр бол ертөнцийн хууль энэ олон намуудын одоо зохицуулах тэр хууль бол байгалийн замаар хийгдэж байгаа. Одоо урсгал нь одоо ороод ирчихсэн төрж байгаа, явж байгаа одоо ард түмэн нэг хуультай нэг одоо тэнгэрийн дор захирагдана гэдгийг би бол бас баттай хэлэхэд одоо таатай байна. Энэ үлийн төлөө энэ эзэн би бас энэ ертөнцид төлөөлөл болж ирсэн. Тэгээ таны энэ хэлж байгаа зүйлүүд ертөнцийн хуулиар хэсэгхэн хугацааны дараа засагдаж өөрчлөгдөх байхаа. Тэрэнд одоо та бас итгэж болно. Миний хувьд тэр хуулийг одоо мөрдүүлэхийн төлөө одоо хичээж зүтгэх болно. Тус байна уу? За тэгэхээр багшийнхаа хэлснийг би бас одоо юу яа. За бид бол одоо түрүүн бидний яриад гаргасан тийм ээ. Нөгөө Тэнгэрийн оюун санаа буугаад ирэхэд тэр оюун санааг өөрийнхөө оюун санаагаар эвдээд ингээд зөрөөд идэгэ гэж ингэж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө нам маань, шашин маань ийм юм руу л орч чадах. Тэгвэл одоо за энийг нэг аваадах юм. Байна уу? Байна уу? За та наашигаа харьцаарай. За асуултаа тавиарай. Холбогдсон байна. За баярлалаа. За энэ Монгол ахын дүүсийг одоо хооронд нь их олон тавцуулдаг. Хооронд нь бие биенийг үзэн ядуулдаг. Энэ нэг нам гэдэг имийг одоо ингэж сурчилчдаг. Монголчуудын хооронд нь хуваадаг энэ намыг хүмүүст хамгаалсан. За энэ улсуудад мөнгө тэнгэрээс ямар цэвэрлэх хэрэг вэ? Гэдгийг асуух юм. За баярлалаа. За энэ маань одоо орчлон ертөнц өөрийн одоо хүн төрөлхтөн бөгөөд байгаль их дэлхийг шүүгээд эхэлчихсэн. Энэ одоо шүүлтүүр бол тодорхой хэмжээнд цагийн урсгалаар
хийгдэж байгаа энэ ард түмнийг одоо өөрийн бус өнцгөөс харж тэр бүхнийг өмгөөлөхийн төлөө биш зөвхөн одоо өөрийн бие сэтгэл өөрийн одоо өөрийнхөө төлөө ирсэн тэр хүмүүсийг бол өөрийн гэсэн харах тэнгэр нь байдаг. Тухайн тэнгэрүүд бол өөрийг одоо шүүж явдаг. Хүн гэж амтныг одоо энэ 99 тэнгэрээс 8 нь одоо тогтоож шүүж явдаг. Тэр шүүлтүүр одоо энэ 3 жилийн хугацаанд явагдаад ерөнхийдөө дуусч зэгцэрх гэж байна. Тэгээд энэ одоо олон намаа ургалж үзэл энэ зүйлүүд бол одоо ертөнцийн хуулиар хураагдаж нэг өдөр Монгол түмэн нэгдэх цаг ирнэ. Тэгээд тэр олон түмнийг одоо нэгтгэх их даалгаврыг одоо энэ эзэн бие авсан учраас тэр бүхнийг нэгтгэхийн төлөө тэр дутсан хайрыг нь өгч одоо ард түмнээ нөхөхийн тулд энэ үлийг энэ эрхэт тэнгэрийн түлхүүр эзэн биеэр гүйцэтгэж явна. Тэгээд цаг хугацааны ирэхээр энэ зүйлүүд маань уярч зөөлрч одоо бас нэг хэсэг нь нэгдэж байгаад бас би түмэн олондоо талархаж байна. Би энэ дээр багшийн юм дээр нэг за энэ утсыг аваад. Байна уу? За та холбогдлоо. Байна. Та холбогдсон байна. Арай минь. За та нэвтрүүлгийг үзэж байгаадаа баяртай байна. За. Тэгээд би хүний хувьд ингээд боддог шүү дээ. Энэ нам гэдэг зүйлээр Монгол орнд ирсэн хэрэг алгаа. гэж миний хүний бодол байдаг. Тэгээд ер нь бол та бас нэг юм сайхан мянган бурхад зална гэдэг ярьчлаа. Тэр шав мянган бурхадынхаа талаар ярьж өгөөч. Ямар хүмүүс тэнд ордгийг, тэр хүмүүс энэ таны сургаалаар яаж одоо оюун санааны хувьд өөрчлөгдөж байгаа вэ? Өөрөөр хэлбэл зөв монгол хүмүүсийг бэлтгэх үйлс та ямар хувь нэмэр оруулж байна гэж асуух байна. За танд баярлалаа. Бас энэ асуултыг онооч тавьсанд бас их талархаж байна. Одоо энэ монголчуудын тэр агуу одоо өвгдийн сүнс эргэж энд одоо өртөөлж энэ монгол түмэндээ дахин ирж ард түмнээ засгаж эгэл олноо сайхан амьдруулах гэж одоо илч болгож намайг томилж миний одоо доор 1181 хүнийг одоо тэнгэрээс буулгаж өөрийн өвгдөл сүнсээр нь таниулах буюу энэ эзэн биеэр нь бурхан байхын тэр ухааныг олуулах гэж өгсөн байгаамаа. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо олж таних тэр өвгдлүүд нь өөрийн гэсэн хөх тамганд нь бас тусгаалсан тэнгэрийн бурханы тамга гэж энэ хүнд байдаг юм лээ. Тэгэхээр тэр тамгаар нь таньж сүнсэнд нь өгсөн өвгдлөөр таньж авдаг. За тэгээд тэрийг зүгээр нэг одоо хин дуртай нэрээд орчих биш. Тэнд даалгавартай хүн ирнэ. Яагаад даалгавартай гэхээр энэ ертөнцид энэ одоо ертөнцийн эзний элч болж ирж одоо энэ ард түмнийг засаж цаашлаад төв дэлхийг засаж монголчууд хүчтэй учраас өнөөдөр төв дэлхийг засах үүргийг одоо энэ дээд тэнгэр бидэнд даалгавар болгоод өгчөж байгаа байхгүй. Түүнийг нь биелүүлэхийн тулд одоо тэр хүмүүсийг хайж ирж одоо эрлээ үргэлжлүүлж энэ олон хүний дундаас илүү эрт сэрж чадсан өөрийгөө таньж чадсан тэр өвгдөл сүнснийхээ даалгавраар ирсэн бүхнийг одоо тодтогоод нэг 300 гаруй хүнийг одоогоор бол олсон байдалтай явж байна. Тэгээд эдгээр хүмүүс маань өөрийгөө таньдаг, өөрийнх нь сүнсэнд одоо тодорхой мэдээлэл ирдэг учраас тэр мэдээллийнхээ дагуу одоо над дээр бас ирдэг, эрэхтэй одоо олон шалгуурыг давж байж тэр хүн одоо энэ бурхан байхын учрыг одоо задлж авах эрхийг авдаг. За миний одоо ирсэн энэ сүнс маань өндөргийн зан азрыг гэж хүний сүнс надад энэ эзэн бид урлагдсан байна. Гэтэл энэ өндөргийн гэж хүний урд төрлийн сүнс бүр гүнөг үеэс гүрнээс дамжиж ирсэн байна. Дамжиж ирэхдээ 13 дугаар зуунд их хааны одоо гарын бичээч буюу номын багшаар ирж одоо тэр агуу хаатгаттын хүч оюуныг тэтгэж явсан хүн байдаг. Дараагийн үедээ тэр агуу хүмүүсийг одоо ирж өөрөө бурхан болгож бүтээчгээд одоо өөрөө хүсийг үзэж дараагийн төрлөө надад өгсөн байна. Тэгэхээр энэ хоёр үед амьдсан хүнийг буюу тэр 18-аас шүншиглээд нэр усын нөгөөд үйлдчихсэн тэр бурхныг өнөөдөр би өөрийн биеэр нь таньж олохын тулд тэр цаад өвгдөл сүнсний тамгыг таних одоо тийм шаардлагатай буюу тэрийг таних эрхийг нь надад оноосон байна. Тэгэхээр энд одоо ирж байгаа хүмүүс маань тэр шаардлагынхаа дагуу өнөөдөр энэ цагийг монголчуудыг дөхнүүлэх айл бүхнийг амгалан амьдруулах аз жаргал тэр эрүүл нэг сайн сайхан гэж бидний хүсдэг тэр сайхан зүйлийг
өгч чадах хүмүүсийг л өнөөдөр ертөнц зэлгээгээд болгоцсон. Тэрийг одоо нэгтгэх буюу таниулах үүрэг нь энэ түлхүүр гэж хүнд ирсэн байгаа юм. Тэгэхээр одоо ард түмэн бас тодорхой цаг хугацаанд одоо амгалан болж бүгд засагдаж оюун санаагаар эхлээд сэтгэлээрээ зүрхээрээ одоо нэг нэгэ хүлээн зөвшөөрч тэр нэгнийгээ муу хэлдэг нэгэндээ муу сандаг тэр бүх зүйл одоо уучлал өршөөлийг үзүүлж энэрх ухаанаар одоо сүлэгдчихэж энэ зүйл маань засарх юм аа энэ ертөнцид. За багшийнхаа аль дүр дээр дахиад би бас тайлбар хийвэл сонир байна. Тэгэхээр энэ намууд хэрэггүй байна гэдэг асуудал. За бид нар бол улс төр ярьдаг улсууд биш. Бид дандаа сэтгэлийн ариусл буюу сүнсний ариуслыг яриад байгаа улсууд тийм ээ. За энэ тэнгэр оюун санаа бол ийм хүсэл байж идэг байх нэ. Тэгэхээр багш маань тэр 1181 зөнчд буюу одоо тэнгэртэйгэн холбогдож байгаа тэр оюун санаануудыг олоход бол асар их оюуны болоод бие сэтгэлийн хөдөлмөр хийж байгаа. Тэгэхээр энэ болгоны ачааллыг даана гэдэг бол нэг хүнд үндсэндээ ахадмаар харагддаг юм байгаа. Тэгэхээр таны энэ үйлсэд одоо их хүч тэнгэр оюун санаа хайрладаг байх. Бид одоо энэ өөрсдөө нэгэнтэй язгууртайгаар холбогдсон энэ оюун санаанууд бодит биеуд энэнийг бол одоо сэтгэлээ нэгтгэж ингэж давах юм а гэж ингэж ойлгож болох юм. За тэгэхээр тэр намыг бол ер нь бол тэнгэр оюун санаа юу Чингисийн оюун санаагаар байсан. Чингис онлоор бадрах утгатай Монгол их Монгол улс мөнгөд бадан мандан бадарна гэж Чингис хаан өөрөө айлцсан байдаг л да. Тэр Чингис онл гэдэг юм дотроо тэр нам гэдэг юмыг шахаж гаргадаг механизм хийцсэн байна л да. Тэр таны сая айлдварт бас буугаад ирсэн шүү дээ. Гэрийн онл буюу 10 цуутын систем гэдэг юм гээ тийм ээ. Тэгэхээр тэрнийг түрүүн багшийн юугаар айлдвар дотор буугаад ирж байгаа тэр юм маань 10 цуутын систем гэдэг юм маань үгнээсээ авахуулаад санаа философитой байгаад байгаа юм л да. Тэгэхээр 10-таар багцлагдсан улс үндэс чинь төрийн механизм нөгөө бүтцээр нь өөрчлөх юм бол 10-таар багцлагаад нэгэсэндээ баг дээр нэг 10 10-т нийлжээж нэг баг бүрдүүлнэ гэх юм бол санхүүгийн хувьд ч тэр улс төрийн хувьд ч тэр нөгөө их багын ачаалал гэдэг юм зөв зохицуулалт гараад ирэх нэг тийм харагдаад байна. Ингээд 10 цуутын системд орчхороо нөгөө нам чинь тэргүй ард түмэнд үйлчлэгч болохоос төрийг атгадаг дэм юм биш болох гэдэг. Таны энэ үгэн дээр нэмэхэд энэ одоо Хизэн хааны агуу суу ухаан бол нэг л байхыг цагсан байдаг. Одоо ертөнцийн түлхүүр бол нэг байж одоо намайг нэг буюу агуу гэжэлдэг. Нэг зүйл бол нэг цул юм бол одоо дийлдэшгүй байдаг гэдгийг таниулдаг. 10 гэдэг чинь бас л нэгийн бүрдэл 100-т болохоор бас нэгийн бүрдэл 1000-т болохоор бас нэгийн бүрдэл байгаа байхгүй. Ингээд ертөнцийн зүй зохицлууд ерөөсөө нэг байхыг л онолцсон байгаа юм. Тэгэхээр одоо мод удахгүй Монгол том нэг болно гэж би одоо итгэл дүүрэн тэр их урам зориг эндээс бадарч надад их хүч хайрлаж энэ олон түмний итгэл сэтгэлийн хүч намайг өдөө болтол өргөж байгаа. Тэрнээс биш бас энэ агуу зүйлийг би бүсгүй хүний хувьд бас хийж барахад нэлийн төвөгтэй асуудал. Гэвч хүн өөрөө өөрийгөө олоод таньсан байхад тэр хүч тэр хайр бусдыг хайрлахаар бусдыг харах одоо хаарцтай одоо ухаарл өөрөөс нь л ингээд ундраад ургаад байдаг. Энэ одоо би амьд жишээ болж ирсэн хүний хувьд бусдыг яг л ийм л сайхан руу татаж дагуулгасан. Өнөөдрийн 1181 бишээ Монгол түмнийг тэр аяар нь цаашлаад одоо дэлхийн ертөнцийн буюу хүн төрөлхтнийг одоо энэ л их хайраар засгаж ганц хүнийг явуулсан байгаа байхгүй. Тэрс олон хүнийг явуулах юм бол бас нэг асуудал байна да тийм болохоор энэ ертөнц зүйл угаасаа л одоо юмны их урсгалыг л одоо зөв аваад явуул гэж даатгсан л гэж би одоо харддаг шээ. За тий. Тэгэхээр Чингис хааны нэг сургаал бас за энийг авчих юм. Байна уу? Байна уу? За байна та холбогдлоо. За энэ оройн төргийа. Оройн төргий. Таар энэ яриа түрүү гаргаж байгаа тоотон монголчууд их баяртай байлаа. Одоо наюумууд тайлбар танаа энэ байгууллагаас орчиж болох уу? Энийг та нар юу гэж бодож байна? Бид 613-нд бас манцны ард иргэд нэгдэж аюу уулаа тайлбар
За тэгээд танд баярлалаа. Бас энэ газар усныхаа төлөө их сэтгэл тавьж энэ анхаарч байгаад Монгол хүнээс ерөөсөө л оршин тогтнож буй газартаа өөрөө эзэн байж өөрөө тэрийг хайрлаж шүтэж байж гэмээр энэ ертөнцийн зөв тогтох ёстой. Тэгээд таныг одоо тухайлсан тэр үйлэнд чинь бол би сэтгэлийн дэм өгч ерөөл айлтах болно тэр өдөр. За миний хувьд бол Тэнгэрээс оноос өөрийн даалгавартай, өөрийн хийх бүтээлтэй, өөрийн гэсэн зам үртэй одоо зам хазаах, гажих хүн ер нь өөрийн хөдөл замаас хазааж гажихаараа л одоо бурууддаг. Тийм учраас Тэнгэрийн зарлиг гэдэг бол заавал дагаж мөрдөх хууль, хатуу хууль байдаг учраас би өөрийнхөө хуулиар бол тэнд очих боломжгүй юм аа. Тэгээд танд бас үйлчлүүлж. Гэхдээ энэ одоо сайхан төмөн олонныхоо тусын тулд энэ сайхан зүйлийг хийж байгаад та бүхэнд энэ одоо зохион байгуулж байгаа хүмүүст их талархлаа илэрхийлье. За ингээд бидний нэвтрүүлгийн цаг энэгээр өндөрлж байна. Тэгэхээр бидний нэвтрүүлэг бол цаашдаагаа үргэлжлэнэ. Олон цуврал нэвтрүүлэг яваад тэнгэр үзэл гэдэг юм аа. Тэгээд та бүхний оюун санаа, оюун сүнсийг сэрээхэд хандуул зориулж явах болно. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өгөөд